Сайн байцгаана уу? Өнөөдрийн маань ээлжид подкаст эхэлж байна. Тэгэхээр өнөөдрийн маань зочин хөтлөгчөөр арс харшлын их эмч за анагаах ухааны магистр Батцэг эмч байна хүрэлцэн ирсэн байгаа. За эмчтэй өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За тэгэхээр хоёулынгийн өнөөдрийн ярилцах сэдэв бол одоо ер нь бол нөгөө харшлын уйлдрал эхэлж штэ. Одоо хүмүүс яг харшил хөдөлдөг үе эхэлж байна. Тэгэхээр яг энэ харшлын өвчтөнд нөгөө ашигтай бактери хэрхэн нөлөөлдөг юм бэ гэсэн сэдвээр ярилцсан. Тэгэхээр хоёулаа яриагаа харшил гэж ер нь яг юу вэ гэдгээр эхлэх үү те. За юуны өмнө сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр хамгийн ихэнд харшил гэж юу юм бэ гэхээр харшил гэдэг маань хүний дархлааны систем гадны ямар нэгэн одоо харшил үүсгээд байгаа хүнс юм уу, ромол тоос юм уу тэрний эсрэг хит мэдрэг байдал бий болохыг хэлээд байгаа. Тэгэхээр зарим хүмүүс ойлгодоор дархлаа нь унаад миний харшил хөдлөөд байна гэж ойлгоод байдаг. Тэгэхээр тэр маань хамаагүй өөрөөсгөл ойлголт болоод байгаа. Энэ эсрэгээрээ дархлаа чинь гадны ямар нэг биетэд хит хариу орвол хит эмзэг тэрийг хүлээж аваад хит мэдрэгшээд байгаа тэр байдал үүсгийг бид нар хашил гэж нэрлэдэг. Тэгэхээр хашил өөрөө дотроо олон янзтай үүсгэж байгаа хүчин зүйлээс шалтгаалаад ургамал байна. Тоосонцор байж болж байна. Мөөгөнцөр ямар нэгэн бактери дотор агуулгадж байгаа тэр бодисоос хашилж болж байна. За хамгийн түгээмэл хүүхдүүдэд байдаг нь хүнсний хашил бас байна тийм. Ямар ч төрлийн хүнснээс хүний дархлааны систем мэдрэгшиж болдог байна. Тэгэхээр энэ маань тухайн гаднаас хүний биед орж байгаа тэрний биетийн эсрэг дархлааны систем хит хариу орвол үзүүлээд байгааг л ерөөс харшил гэж нэрлэдэг. Өөрөөр хэлэх юм бол одоо нөгөө одоо найтайх ч юм уу энэ маань одоо тэрийг эсэргүүцээд байна гэсэн үг тийм гаднаас орж ирээд байгаа юмыг одоо хүлээж авахгүйгээр байна гэж ойлгож болох нь зүгээр энгийнээр хүлээж ойлгох гээд тийм мөн үү? За ер нь бол тэгж ойлгож байна. Одоо юу гэдэг бид нар бактери эсрэг одоо ханаад томоо ч юм уу эсвэл идэт өрөвсөл ч юм уу вирусын эсрэг бид нар ингээ ханаад хүрээд дархлааны систем тэрийг эсэргүүцээ тэрний эсрэг дайн зарлаад ингээд одоо дархлааны систем үйлчилдэг. Харин хашил гэдэг маань одоо бидний зүгээр л эргэн тойронд байдаг. Одоо энэ ширээн дээр байгаа цаасны тоос ч юм уу тэдгээр эсрэг бас л нэг ясны дайн зарлаад байгаа л нэг хэлбэр байхгүй юу? Тэгээд тэгэхээр энэ харшил маань өөрөө яг яагаад үүсээд байна гэдэг нь одоо харшил жил ирэх тусмал улам ихсээд байгаа. Ялангуяа хөгжингөө орнуудад илүү тархалт нь одоо өвчлөл нь илүү өндөр байдаг. Монголд одоо жил ирэх тусмал ихсээд байна. Тэгэхээр энэ маань ерөнхийдөө хотчлт дагаж, үйлдвэржилт дагаж барууны амьдралын хэвэн маяг ихсэх тусам ерөнхийдөө ихсээд байгаа. Тэгэхээр энэ маань бидний амьдралын одоо нэг дээр үеийн хэвэн маяг өөрчлөгдөд илүү их нөгөө юу гэдэг амьдралын хэвэн маяг хэтэрхий одоо ариун цэвэр сахих ч юм уу эсвэл нэг хооллолтын байдал өөрчлөгддөг. За тэгээд эргэн тойронд байгаа одоо бидний амьдрал байгаа орчинд байгаа тэр энэ тоосон зур ургамал юу гэдэм үү тэр байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор үүсээд байгаа. Урд нь бас яг нэг уншиж судалснаар ойлгоотыг харшил урд нь баячуудын өвчин байсан. Гэж байгаа. Тэгэхээр хамгийн ихний харшлыг тайлбарладаг онол бол эрүүл ахуйн онол гэж байдаг байхгүй. Тэр яадаг вэ гэхээр бид нэр байгаль орчинтойгоо ойр амьдрах хэвээр. Хит ариун цэвэр сахихаар хүний дархлааны систем доголдож эхэлнэ. Тэгэхээр энгийн үед бидний одоо нөгөө дархлааны систем маань бактери вирусын эсрэг тэмцдэг байтал хит ариун цэвэр сахиад одоо хитрхи одоо нөгөө нэг юм мундаг одоо гоё амьдралаар одоо тийм орчинд амьдраад ирэхээр яадаг вэ гэхээр тэр одоо бактери вирус мөөгөнцөрт өртөж байгаа тэр өртөлт нь багасаад ирнэ шүү дээ тийм. Тэгээд тэрнгүүт хүний дархлааны систем арай өөрөөр ажиллаад эхэлдэг. Тэгэнгүүт оронд нь яах вэ гэхээр одоо биднэрт хортоогоор нөлөөлдөг тэр бактери вирус эсрэг тэмцхийн хооронд зүгээр идж байгаа хоолндоо мэдрэгшиж эхэлдэг байхгүй. Зөв. Тэгэхээр юу гэдэг вэ гэхээр бид нар одоо тэр бактери вирус мөөгөнцөр тэр гадны зүйлүүдтэй нэг нэгэнтэй ашигтай ингэж одоо нөгөө нэг нэгэндээ ашигтай амьдрах хэвээр байдал шал өөрөөр одоо зүгээр энгийн зүйл дархлааны систем ажил гэдэг маань энэ маань ашиггүй болж эхэлж байгаа. Тэгэхээр эрүүл ахуйн онолын хамгийн гол зүйл нь тэр микробиом буюу энэ ашигтай бактери гэдэг юм сүүлийн үед бүр хамгийн хот сэдв болсон. Яг одоо энэ харшлын салбарт гэсэн үг. Маш олон улсын эрдэмтдийн энийг судалдаг. За тэгэхээр энэ ашигтай бактери гэдэг маань хаана байгаад байт юм гэхээр бидний хамрын салс дотор байгаа, амьсгалын зам уушиг дотор байгаа, арсны гадаргуу дээр байгаа, өтрийн дотор байгаа, гиз дотор гэд хаасайгу одоо байж ах хэвээр байна шүү дээ. Тэгэхээр тэр ашигтай бактери маань ашиггүй бактеритайгаа гол нь тэнцвэртэй байх хэрэгтэй. Тэнцвэртэй байж бид нэр эрүүл амьдрах нь шүү дээ. Гэтэл
энэ тэнцвэр алдагдаад ирэхээр нөгөө нэг ашигтай нь басаад ирэнгүүт зөрөөд мэдээж ашиггүй нэгсэн. Тэгнь. Тэгээд ирэнгүүт тэрнийхээ ашигтай бактерийнхаа хооронд одоо нэмэлтээр нөгөө нэг хашил үүсгэж байгаа юмнуудын эсрэг дархлааны систем замбраагүй ажиллаж эхлэх байна. Зөв. Тэгэхээр одоо зүгээр энэ хашилтай хүмүүсийг ажиглаж байхад одоо 2-3 ч юм уу хэлбэрээр ажиглагдаад байдаг л да. За эхнийх нь болохоор одоо найтах, нулимс гоожих тий одоо бүр ингээд айгүй хэцүү харагддаг шүү дээ тийм хүмүүс чинь. За нөгөө хэлбэр нь болохоор зэрэг арьсан дээр илэрдэг тий янз бүрийн одоо маажур, завтнуур ингээд байдлаар илэрдэг. За нөгөөтг нь бол бүр хүндрээд одоо аль нь одоо хавсарсан ч гэдэг юм уу тий ингээд илэрж байгаа шиг байгаа. Тэгэхээр энэ бүгдэд л нөгөө нэг яг таны яг хэлсэнчлэн нөгөө нэг бидний байх ёстой ашигтай бактери маань тоо багасаад илүү өөр нөгөө нэг гаднаас одоо ургамлын ургамлын ашигтай л гэдэг яг эн чинь бол нөгөө тоосонцор нь орж ирээд тоосонцороос ашиглаад авдаг баг шиг байна тий. За тэгээд янз бүрийн байдлаар бактериуд өөр гаднаас одоо ашиггүй бактериуд орж ирээд ингээд энэ хашил үсээд байна. Төрлөөр нь одоо нарны хашил, төмрийн хашил, одоо тоосонцрын хашил, ургамлын хашил гэж одоо 900 жишээтэй хашил шүү дээ тий. Энэ бүгдэд бас яг таны ярьсан яг адилхан уу? Яг зүгээр ганцхан ашигтай бактери багаснаар ашигтай бактерийн тэнцвэр алдагдсанаар хашил шууд үүсэж байгаа. Одоо шууд шалтгаан нь бол биш байхгүй. За энэ бол үндсээ одоо тэр энэ хашил үүсэж байгааг тайлбарлаж байгаа 4 онлын зөвхөн л нэг нь гэсэн үг байхгүй юу? За хамгийн судлагдаагүй байсан юм сүүлийн үед бүр маш ихээр яж байгаа. Одоо жишээ нь old friend theory гэж нэрлэдэг. Тэгэхээр бид нар одоо нэг дээр үед одоо амьдарч исэн тэр нөгөө нэг хэв маягаас алдагдаад. За жишээ нь Монгол дээр аваад үзье. За Монголд одоо хөдөө орон нутагт хашил хамаагүй бага. Ялангуяа ургамлын хашил. Тэр тос бомалчтад. Тэгэхээр тэр хүмүүс тэр байгалийн тоосонцорт. За тэгээд тэр хөрс шорондор байгаа бактериудтай ашигтай бактериудтай яг нөгөө зөв орчноо үүсгэж амьдарч чадаад байгаа байхгүй. Гэтэл хотод одоо ингээл учир зүгхгүй нөгөө нэг айгүй ариун цэвэр цагтаг болсон тийм шүү дээ. Хүмүүс өстой нөгөө хүүхдийнхэн газар унсан тоглоомыг хүртэл аваад карантинд угаагаад өгдөг. Байнга холор минер ариутгах нь хүүхдээ байнга бактери эсрэг савангаар байгаа. За яг нөгөө талаар бактери эсрэг саван гэдэг маань бактери вирусээс хамгаалах хамгийн энгийн хэлбэр мөн. Зөв угааж болно. Гэхдээ тэрийг мэдээж зөв зохистой хэрэглэх зөв байхгүй. Судалгаагаар одоо жишээ нь 2 хүртэлх насандаа амьдралынхаа эхний 24 сард гэсэн үг шүү дээ. Антибиотикийг замбраагүй хэрэглэсэн хүүхдүүд харшилт илүү өртөмтгий болсон байдаг. Яагаад гэхээр тэр антибиотик гэдэг маань өөрөө бактерийг алдаг. Тэ бид нар ханаа том төрлийн антибиотикийг хам замбраагүй хэрэглэдэг. Тэгэхээр бидний энэ амн дотор байгаа, гидсэн дотор байгаа ашигтай бактериуд маань ашиггүй бактеритайгаа хамт өвчнө. Тэгэхээр яах вэ гэхээр гидсний тэр дотор ашигтай бактери маань хүний дархлааны системийг тогтвортой хадгалж явах хэрэгтэй байтал тэрийг тэнцвэргүй болгож байна. Тэгээд ирэхээр эргээд нөгөө нэг хүнсний харшилт өртөмтгий болно. Сая өнгөрсөн жилийн харшлын нийгэмлэгийн хурлаар шинээр доктор хамгаалж ирсэн Шанарке гэдэг эмчийн судалгаа нь докторийн ажлын судалгаа нь юу вэ гэхээр антибиотик уусан хүүхдүүдийн гидсний тэр дотор хааныхан энэ хоорондох холбоосууд нь сэрэг болоодсан. За тэгээд ирэнгүүт нөгөө хүнсний харшилттай хүүхдүүд чинь тэр хүнсний одоо уургууд тэрүүгээр нэвчиж хашил үүсгэх байдал хамаагүй их болчихж байгаа юм. Гэтэл тэр хүүхдүүдэд антибиотиктай хамт пробиотик. Одоо бидний нэлгээр пробиотик, пребиотик гэх янз бүр байгаа шүү дээ. Ашигтай бактерийг хамт өгөөд ирэнгүүт тэр сэрэгжих, тэр бүрэн бүтэн байдал алдагдах байдал хамаагүй гайгүйсэн. Тийм болохоор л ямар ч байдал одоо нэг тэр ашигтай ашиггүй бактерийн тэнцвэртэй байдлыг хангах айгүй чухал байгаа байхгүй. Тэгэхээр би энэний өмнөх подкастн дээрээ бас намын эмчтэй нөө өтрээний одоо орчны талаар ярьж исэн. Тэгэхэд бас нөө өтрийн дотор ашигтай бактериуд гэтэл бас бид нэр хитрхийх нөгөө нэг угаалгах цэвэрлэгээ хийснээс болоод нөгөө өтрийн дотор байгаа өтрээний орчинд байгаа ашигтай бактериудаа устгаад байна гэсэн. Таны яриа бас яг одоо артлаас нь ороод ирлээ л дээ. Тэгэхээр яалтчгүй бидний өнөөдрийн амьдралын хэмнэл маань өөрөө бид нарыг одоо хүүхдүүдтэй багаас нь ханаа төрлөө гээл дураараа антибиотик аваад уулгачдаг. Гэтэл тэр маань бас л ашигтай бактерийг устгаж байд юм байна тий. Ер нь бол бидний биед ашигтай байх ёстой амийг байлгах ёстой газар нь байлгаж явах ёстой байна. За тэгэхээр одоо өөрөөр хэлэх юм бол антибиотик хэрэглээ одоо сүүлийн үед харин хаа очиж
эмчийн заавраар өгдөг болсон. Гэхдээ ямар нэгэн байдлаар та антибиотик хэрэгжилж байгаа бол заавал пробиотик буюу ашигтай бактери хэрэгжилж явах хэрэгтэй байна. Харшил дээр хүртэл гэдгийг өнөөдөр бас яг би ч ойлголоо, бас сонсогчд маань ч гэсэн ойлгосон байх гэдэгт итгэлтэй. Тэгэхээр одоо нөгөө пробиотик буюу ашигтай бактери гэдээ байгаа маань маш олон төрөл гарчаад байгаа шүү дээ одоо. Хүмүүс харьцангуй хэрэглээд эхэлсэн. За ер нь бол ашигтай бактери бид нэр өнөөдөр идэж ууж байгаа хоол хүнснээс авч чадахгүй байгаа юм чинь хичнээн мянгыг гадагшлуулж байгаа бас мэдэхгүй байгаа юм чинь. За нэмэлтээр хэрэглэх хэрэгтэй байна гэдгийг бол хүмүүс ойлгодог болсон. Хүүхдүүдтэй хэрэглүүлдэг болсон. Тэгэхээр одоо сонголт чухал. Тэгэхээр та яг мэрэгжлийн эмчийн хувьд за бүр харшил дээр аваад үзье л да тий. Ер нь одоо яг харшил эхлэх гээд байна шүү дээ. Уул нь бол харшил эхлэнгүүд янз бүрийн юм уухаасаа илүү урьсан сэргийлмээр байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо яах вэ? Яг одоо ямар пробиотик зөв сонголт байх вэ гэдгийг ярихаас өмнө одоо би бас нэг зүгээр амьдралд байдаг нэг жишээг ярмаар байна л та. Одоо пробиотикта таргинууд байдаг шүү дээ. Тий. Тэгээ өнгөрсөн 2018 онд Америкт би нэг сургалтанд оролцож байхдаа Америкийн нэг профессор яг энэ микробиомын чиглэлээр эксперт байсан байхгүй. Тэр тэгэл нөө микробиомын талаар ингэдэг гэж ярихаар нь л би ч нөө илгэн тариг аваад татлаа. За. Тэгэл бөөнсөн үжлийн бактери. Тэгэл за ер нь тэгэл одоо юм таргинууд байна. Энийг ингээд айгүйх хэрглэж байна. Тэгэхээр энийг яах вэ? Энийг зөв үү гэсэн чинь өдөрт хангалттай хэмжээний микробиомыг авахын тулд одоо тэр ашигтай бактерийг авахын тулд чи өдөрт 30 аяга таргуу тэгвэл тэгээ болно гэж байгаа байхгүй. Тэр хинж 30 аяга таргуугаад амьдрахгүй шүү дээ. Тэгэхээр юу вэ гэхээр хамгийн энгийн арга нь зөвөр нэмэлтээр л одоо бэлдээд одоо үйлдвэрлээд гаргаад тавьсан пробиотикийг өдөр тутамдаа хэрэглээд явах нь зөв байгаа байхгүй. Тэгэхээр Америкт ч тэр Солонгос, Японд ч тэр пробиотикийг ерөнхийдөө хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр заавал өвдөж хэрэглэх биш зүгээр одоо нөгөө өөрийн дархлааныхын системийг дэмжих, гиз доторхын эрүүл байдлыг хадгалах зорилгоор хийдэг. Одоо сүүлийн үед бүр пробиотиктой маскнууд хүртэл нүүрний маскнууд гардаг болсон. Тэгэхээр арьсан дээрх пробиотикийг хангах нь шүү дээ. Тэгэхээр пробиотикууд одоо маш олон улсын өөр төрлөөр байгаа. Тэрэн доторх тоон өөр байгаа. Доторх хэдэн төрлийн бактери агуулсан нь өөр байдаг. Тэгэхээр 1 тэрбум 0.5 мянган бактеритай ч гэдэм үү. Эсвэл 5 тэрбум 7 тэрбум 10 тэрбум гэл янз бүр байна. Яг нь Монголд болохоор Солонгосын их олон янзын пробиотикууд орж ирдэг. Тэрэн дундаасаа яг эмчнэрийн сүүлийн үед төлхөө хэрэгжилж байгаа нь GATPRO 7, GATPRO 10 гэд байдаг. Энэ яг юугаараа давуу талтай вэ гэхээр нэгдүгээр пробиотик пребиотикийн хэмжээ нь өндөр. Тийм ээ 7 10 гэхэлэр чи 10 тэрбум. За тэгээд хүүхдийнх нь болохоор мэдээж 7-ныхаа нэрсээ арай бага хэмжээгээр өгөн тэрэн дотроо давхар цайр селен буюу микроэлементүүдийг агуулсан байдаг. Тэгэхээр дан ганц пробиотик уснаас мэдээж нэмэлт найрлагатайг нь уусна л хүнийг дийлэхэн. Тэгээ яг цайртай гэхээр учир зүггүй цайрын өндөр тунгаар нэмсэн юм биш шүү дээ. Тэр чинь ерөөсөө тэр нэг пробиотиктой л зохицуулаад тэр чинь нэмээд өгсөн байдаг. Харин том үнийг GATPRO 10 тэрбум бактери агуулдаг. За тэрэн дотор витамин B1, B6 агуулсан байдаг. Тэгэхээр яг зах зээл дээр байгаа пробиотикнууд дундаас энэ арай үйлчлүүлэгчтэй одоо нэг өвчтнүүдтэй хэрэглүүлэхэд арай эвтэйхэн юм болов уу гэж бодог. Тэгээ хэрэглэх арга нь ч гэсэн унтах шууд уучдаг болохоор тэгээд нэг зайжил муухан амт энэ төр байхгүй болохоор ихтэй ч үгүй санагдаад ити. Зөв. Тэгэхээр одоо яг одоо ашигтай бактери ууж эхэлснээр одоо нөгөө нэг одоо харшилч ингээл одоо энэ зүүн харшилтаа бол дараа зүүн дахиад харшилтаа байгаад идэг шүү дээ. Хүмүүс хамгийн гол нь сэдрээд идэг тий. Тэгэхээр энэ нь хамгийн гол нь одоо хүмүүс ямгийг сонсохыг хүсэж байгаа юм юу вэ гэхээр зэрэг за магадгүй харшлыг үүсгэх 4 гол шалтгааны нэг нь энэ юм байна. Ашигтай бактери бид нэр байлгаж авах хэрэгтэй байна гэдгийг хойлоосаа ярьчлаа. Тэгвэл яг ашигтай бактерийг ууж өгснөөрөө магадгүй нөгөө нэг жил болгоны 100 сэдэрдэг тэр харшил одоо ямар байдлаар нөлөөлөх вэ? Минийг одоо айгу одоо чухалчилт сонсож байгаа гэж би бодож байна. За энэ дээр одоо бактери ууснаар илүү их одоо нэг баг сэдрэн гэж би бол шууд хэлж чадахгүй. Нэг хэлэхэд яагаад гэхээр хашил гэдэг маань өөрөө тухайн хашил үүсгэж байгаа тэр бодис биед нэвтэрсэн тохиолдолд нэгэнт тэр дархлааны систем мэдрэгчсэн л тэрний эсрэг байнга хариу орвол үзүүлнэ гэсэн. Байнга шинж тэмдэг өгөх нь шүү дээ. Тэгэхээр улирлын чанартай одоо яг нэг та харшлын улирал хэлж ин гэж ярьсан тийм.
тухайн мод болон ургамлууд одоо нөө тоосоо цацдаг тухайн season улирал гэж байгаа тий. Тэгэхээр модлог ургамлууд харьцангуй хамгийн ихэнд 5 6 сараас эхлээ. За шарилж бол бүр 7 сар наадмын дараанаас эхлээл тоосоо цацаж эхэлнэ. Харин гэрийн тоосны ачиг бол жил тойрол хүмүүсний атайлгаж ханилгаал явдаг. Тэгэхээр хэдийгээр эмчилгээ хийгээ тэр жилийн шинж тэмдгийн дараа дэмжлэлээ ч гэсэн дараа жил ургамал тоосоо цацдгаараа л цацна. Тэр үед амьсгалтгаараа л амьсгална. Тэгэхээр дахиад шинж тэмдэг илэрх байхгүй. Тэгэхээр тэрийг яг нэг шинжлэх ухааны практикийн хувьд бүр одоо нэг харшилгүй болгох арга одоо нэвтэрчлээ л да. Тэр бид нар дархлаа эмчилгээ гэж нэрлэе да. Дархлаа эмчилгээ гэдэг маань тухайн одоо жишээ нь би шарилчин таршилтай л гэхэд шарилчнаас гаргаад авцсан тэр одоо үндсэн хашил үүсгээд байгаа бодисыг нэмийн хэлбэрч хилжүүлээд эргүүлээд хүний бид тариа юм уу эсвэл уух замаар оруулаад ирэхээр тэр дархлааны систем тэрийг таньдаг болдог. Тийм байна. Тэгэхээр тэрний эсрэг одоо нэг дан зарлахаа болоод найз шиг хүлээж авдаг болох нь шүү дээ. Зүгээр одоо хашилгүй эрүүл хүмүүс шиг гэсэн үг. Тэрийг хэдэн жил хийлгээд ирэхээр 15-аас 20 жил хашилгүй болсон хүмүүс байгаа. Тиймэрхүү зүйл бол байна. Харин энэ бактери гэдэг маань яг тийм шууд одоо нэг шалтгааны эсрэг эмчилгээ гэхээсээ илүү хүний өөрийн амьдралын хэв маяг болж өгөх хэрэгтэй байхгүй. Тийм байна. Ерөөсөө л өдөр тутамдаа хангаснаар яваандаа одоо нэг жил бактери угаал дараа жил нь хашил сэдрэхгүй байх гэж байхгүй. Тэрийг ерөөсөө л хэв маяг болгох хэрэгтэй. Амьдралынхан одоо нэг хооллолт жишээ нь ашигтай бактери хэрглэж байгаа үед эслэг сайтай хүнсээр хооллол илүү сайн. Жишээ нь хулган дээр ингээд 2 хулган тавьж агаад нэгэнд нь эслэгтэй хоол өгөж жоод нэгэнд нь олонгот зүгээр энгийн хоол өгж жоод хоёуланд нь зэрэг гуурсан олон бактери үүсгдэг. Бодис яхад эслэгтэй хоол идчихсэн нь бага бактери үүсэж байгаа. Шинж тэмдэг нь байгаа. Тэгэхээр хүний хоол боловсруулах зам гэдэг дархлааны системд маш чухал байдаг. Тэрний эрүүл байдлыг хангахад энэ ашигтай бактери гэдэг бас хамгийн чухал асуудлууд нэг л байхгүй. Тэгэхээр энэ бол яг шууд одоо эмчилгээ гэхээсээ илүү урьдчилан сэргийлэх одоо гиз дотор эрүүл орчныг бий болгох талаасаа одоо энэ хашлын эмгэг жамт нөлөөлөд байгаа. За алгалаа. За тэгээд энэ үрээ та хоёрын ярилцах цаг маань өндөрлөж байна. Тэгэхээр ямар ч байсан би ярианыхаа эхэнд ч хэлсэн, ярианыхаа төгсгөлд бас хэлээ. Хэрвээ та магадгүй харшилтаа бол тийм ээ мэдээж яг удиралдаа сэдэрнэ. Тэгэхээр та хэрвээ нарны харшилтаа бол нарнаас хамгаалах тосоо сайн дүрхээрээ, за бүрх малгайгаа өмсөөрэй тий. За бэлийг өмсөөрэй. За тэгээд ер нь өөрийгөө хамгаалах хэрэгтэй байхгүй тийм ээ. Сэдэрнэ гэдгийг мэдчихэл байгаа учраас. За тэгээд бас ашигтай бактери сайн уугаараа тэгээд дээрэс нь магадгүй та төмөрийн харшилтаа төмөр нь битээ айл болох хүрхгүй хичээгээрээ гих мэдчлэн өөрийнхөө юунаас харшилтыг та мэдчил байгаа бол тийм ээ өөрийгөө бас тэрнээсээ хамгаалж сураарай тэ өөртөө хайртай байгаарай гэж хэлээд өнөөдөр бидний урилгыг хүлээн аваад хүрэлцэн ирж бас яг энэ харшлын үед ашигтай бактериас ямар хэрэгтэй байдгийг талаарх хэрэгтэй мэдээллийг хүргэсэн. За арьс харшлын эмч, за анагаах ухааны магистр Батсаг эмчтэй баярлалаа. Танд баярлалаа амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За энэ үрээд өнөөдрийн маань подкаст өндөрлөж байна. Тэгээ дараагийн удаас илүү сонирхолтой подкастаар эргээд уулзцаая.